Монгол Ардын хувьсгалт намын дарга Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Намрын энх баяр дөнгөж сая сүүлийн онцоор их орондоо буугаад байна. Энэ талаар 2 дугаар суугдал телевизийн сурвалжлах баг шуурхаа хүрэх болно. Та бүр ирсэн үү эсвэл түр ирсэн байгаа? Тийм имжлүүд яг хаад имжлүүд. Одоо энд зүгээр хэд хоног? Энд одоо яг төлөвсөн байхгүй мэдээж яг аав ээжтэйгээ уулзаад бас тэгээд энэ имжлэгийг авч байгаа имжлэгтэйгээ бас одоо яриад тэрнтэйгээд одоо юулж энэ даах нь зогсож байна. Таныг Монгол Улсын ерөнхийлөгч уучлал үзүүлсэн аа гэтэл дахиад цагдаагийн байгууллагаас ерөнхий хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл нэгээр байгаа л ба. Яг тийм биес би сонссон. Тэгээд миний хувьд ямар ч зүйлс болж байна. Бас таныг гэр бүлээрээ одоо Солонгосын иргэн болох хүсэл байсан. Тэгээд Солонгосоос хүлээж авах гэсэн. Тэгээ хавбилээс бас сонсоод гайхаад судалсан чинь солонгосууд өөрсдөө Монголоос авсан мэдээлэл юм. Монголоос авсан мэдээлэл Ямар хүн өгсөн бол та мэдгүй юу? Монголын сайтуудаар гарсан юм шиг үү? Одоо таныг цагдаагийн байгууллагаас ямар нэгэн шалгалт мэдээлэл авч байгаа тийм юм байна юу? Сайн байна уу? Та сайн явж байна уу? Сайн явж байна. Энэ сайн уу та? За ингээд тав хүнтэй уулзж байгаа баяртай байна. Тэр мэдээлэл хамаал хүрэлцсэн байна. Тав хүнийгаа одоо юм оройч гэсэн ингэж хурж ирж бас ингэж уулзж байгаа их баяртай байна. Тав хүнээрээ дамжуулж нийт ард түмэнтэйгээ мэдлэе. Ард түмэнтэй хайртай шүү гэж хэлье. Одоо хамгийн сансан одоо сэтгэлийн хамгийн одоо сансан маань мэдээж ирэг их хорон маань байгаа. Гэхдээ их хорон гэдэг бол би бол одоо уул усаар нь чулуугаар нь бодхоос илүү хүнээр нь боддог. Тэгээ ард түмнийг саналаа шүү. Та бүхнийгаа үнэхээр сэтгэлдээ тээж явна гэдэг бол тийм амархан зүйл биш. Гэхдээ тэгчл хичээж явж байна да. Та бүхнийгаа сансан шүү. Та бүхнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. Тэгэхээр би бол одоо имжлүүлж байгаа. Имжлэгээсээ чөлөө аваад ирсэн. Тэгээ имжлэгтэйгээ ярьж байгаа. Тэгээд дараачих имжлэгэнд явна. Засгийн газрын бүтцийн асуудлаар намынхантайгаа ярилцах болов. Засгийн газрын бүтцийн асуудлаар намынхантайгаа ярилцах болов. Ярилцж таарна. Манайхан намынхан маань тэгээд одоос бас сонсох байлгүй. Тэгэхээр би тэр одоо байдалтай сайн танилцааг байгаа учраас мэдээлэл авч байгаа. Тэгээд эргээд би тэр одоо нэг асуудал дээр дуусчих гэхгүй. Тэгээд тийм юм одоо ямар ч хүний зүйдэнд эрүүл сорол боддог хүний зүйдэнд territorial орохгүй. Тийм учраас тийм одоо юмд хариулж би бас та бүхнийхээ цагийг чалдаад яах юм. Өөрөө ч тийм юмд хариулж цаг одоо алдаад яах юм. Тэгэхээр яаж тийм юм байх вэ? Тэр чинь зүгээр тэр солонгосынхаа тэр хэвлийнхнаас солонгосын хэвлийнхнаас сургалахад бол Монголоос тийм мэдээлэл авсан гэж л хариулж илээ. Тэгэхээр манай монголчууд л тийм буруу мэдээлэл өгсөн юм байна лээ. Тэгээ түүнээс тийм юм байхгүй. Яг тэгэхээр одоо бүгдээрээ монголчууд мөн шүү дээ. Ингээл дандаа нэг эрүүгийн хэрэг яриад л тэгээд нэг л ийм юу гэдэг юм иймэрхүү асуудлууд ярьж ингэж яг хэвлэл мэдээллийн тулд сонирхолтой асуудал байна. Тэгэхдээ миний хувьд бол одоо хамгийн сонирхолтой асуудал бол ард түмэнтэйгээ сайхан одоо уулзж байгаадаа их баяртай байна. Ард түмэнтэйгээ мэдлэгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна. За эрүүгийн хэргийн хувьд бол буруу хийсэн юм байхгүй юм чинь тэр бол хэрэгсэхгүй болох хаа л гэж бодож байгаа. Үнэхээр шудраг хууль байгаа гэж би итгэж байгаа. Би эмнэлэгтэйгээ ярьж байгаад тэгээд тодорхой цаг хугацаа та уялдуулж байгаа. Тэгээд эмнэлгийнхаа одоо дууцны дагуу эмчилгээгээ цаашаа өргөжлүүлэх болно. За та бүхэндээ одоо уулзч очиж байгаад их баяртай байна шүү гэдгийг хэлье. Шат байгаа. За Осторд би за сайн байна уу? Би өөрөө мэдхээс илүү тий. Миний Осторд сайн байна уу? За Осторд орох тухай асуудал өнөөдөр одоо нэг төвчхөл асуудал биш. Миний тийм солигдож байгаа асуудал биш үү?
цаашаа яваад байна тийм. Дайнаха. Ой, харин тий. Манайха жоохон нааш хөвлөөгөө. Наач таарах шүү. Би хаагийн бодохгүй машин суухгүй. Тийм учраас бол бүгдээрээ одоо нэг нэгнийгаа ад үзэх биш те нэг нэгнийхээ тухай худлаа үнэ мэдээлэл тараах биш харин нэгнийгаа дэмжиэд одоо өнөөдөр Монгол улс Монгол хүнээ дэмжиэд Монголынхаа ард түмнээ сайхан одоо амьдралтай болгоё гэж л бодох хэрэгтэй юм болов. Тэрэнд нь би хэрэгтэй бол туслахад бэлэн байна. Хэрэггүй бол заавал туслах гач нэг гуйгаадах чим алга. Би бол өөрийнхөө үед бол ажиллаа хийж байхдаа бас ганц юм хийсэн байж магадгүй гэж боддгийн мэдээж ирэх дутуу хийсэн байгаа байх. Нэмж хийх шаардлагатай засах юм байгаа байх. Үргэлжлүүлэх юм байгаа байх. Тэрийг бол одоо өнөөдөр тэгэл манай намынхан ч гэсэн бусад намынхан ч гэсэн тэгэл үргэлжлүүлээд дутууг нь гүйцээгээд бурууг нь засаад сайныг авч явал ажил мэдтэй гэж бодож байна. Ерөнхийлөгч танд өнөөдөр өршөөл үзүүлсэн байгаа. Тэрний цаанаас улс төрд яг хаанаас танд яг энэ асуудлыг тавиад улс төрийн одоо ингээд таныг гүтгсэн тийм зүйл шүү дээ. Би тэрийг мэдэхгүй одоо өстой тэр одоо ягаад тийм юм зохиож тэгээ солонгосууд гэж солонгосуудыг хуурч солонгосууд нь хөрхий дээр нь туурдаж тийм мэдээлэл тараасан юм бүүмэ. Тэгээ эргээд нөгөө солонгосоосоо их бодтой мэдээлэл авсан юм шиг энд шуугилдаад бас тэгээ хаанаа л бас тийм солонгосуудын өмнө бас жоохон монголчууд маань жоохон ичмэр байдалд орж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингэж ичмэр байдалд орлогоогоор нэр хүндтэй сайхан нүр бүтэн бардам сайхан амьдрал л да. Тэхийн тулд бол улс орноо хөгжүүлээ. Солонгосчуудаас доргүй болъё. Солонгосчууд бол үнэхээр айх гэдэг юм бол аль хэдийн алга болцсон хүн учраас би ямар нэг юмас айж байгаа. Харин хамгийн сайхан сэтгэлдэлтэй. Би өнөөдөр ямар нэгэн муу юм санаж ирсэнгүй те. Ямар нэгэн одоо дотроо хэн нэгэнд гомцсон юм ерөөсөө агуулсангүй. Бүгдээрэнд л сайхан санаж, бүгдээрэнд л одоо тэр тусмаа хол байхт бол бүгдээрэнд нь сайхан бүгдээрээ сайхан санагддаг юм байна. Энд байхлаараа л за тэрч болохгүй юм шиг, энэч болохгүй юм шиг санагдаад идэв юм байна. Яг тэр хол очиод ингээд өөрөө ирэхгүй тэгээд эмчлүүлээд ингээд байж байхад бол энд байгаа хүн болгон сайхан санагдаж байна шүү дээ. Бас тийм сони юм байна. Тэгэхээр Монгол хүн гэдэг чинь өөрөө тэр хүний сэтгэлд бууж байгааг нь харахад бол тэр монголчууд бол бид нар чаднаа. Бид нар энэ ямар ч солонгосуудаас, хятадуудаас, орсуудаас, америкуудаас илүү ажиллаж чаднаа гэдэг дээр бол би бол ерөөсөө тэнд байх тусмал улам эргэлзэхгүй болсон. Улам л итгэдэг болсон. Ард түмнийг саналаа, ард түмнээ их саналаа. Тэр улс орноо санал гэдэг чинь ард түмнээ сандаг юм байна. Монгол хүнийг саналаа. Та нарыг саналаа. Одоо би та нарын нэрийн чинь зарим мэдэхгүй ч гэсэн Монгол хүнээс саналаа. Монгол эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, ахмадууд, залуучууд, хүүхдүүд их санагдлаа. Тэр энэ салхи, энэ Монгол салхи их санагддаг юм байна. Энэ сайхан сэрүүн салхи. Одоо ингээд бороо орсон юм байна. Би бас бороо орсон мэдчихгүй. Тэгээ өнөөдөр ийм сайхан агаар байж. Ийм агаар бас байхгүй шүү дээ. Энэ их санагддаг юм байна. Ийм одоо сонь. Тийм. Цаашдаа өөр нь хэр удаа хугацаанд эмчлүүлэх. Тэрийг бол нэг эмчнэр л мэдэн шүү дээ. Эмчнэр мэдхээс би өөрөө нөгөө одоо яг тэрийг болчлоо энэ болоогүй нь чимчдэг. Тэгэхээр эмчнэрээс шалтгаалсан. Одоо улс төрд нэлээ асуудалтай байгаа шүү дээ. Ардчилсан нам төр барьж байгаа. Төрийн гурван төрөл гурвал ардчилсан намын хүмүүс байна. Тэгэхээр энэ хүмүүс хэр төрийг удирдах гэж харсан. Та нэлээд юм бэ. Энд чинь яг би одоо би солонгостой тий. Тэгэхээр ер нь та бас Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгчөд мэдээж Монгол Улсын хөгжлийн асуудлыг харж байгаа. 3 ерөнхийлөгч маань ингээд 3 төрийн тэргүүн ардчилсан намаас байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр та ер нь ямар. Тэгэхээр яг Монгол улс маань бусдаас дор орохгүй хөгжих ёстой. Тэрэнд өнөөдрийн төр барьж байгаа улсууд төр бариагүй улсууд бүгдээрээ л нэгдсэн нэг л зорилготойгоор зүтгэх ёстой. Тэрэнд одоо зөвхөн бид зүтгэх нь эсвэл энэ зүтгэхгүй гэсэн маягаар би нэг ялгарлах хэрэггүй. Хамгийн гол нь энэ арчил гэдэг чинь улс орны хөгжил гэдэг чинь бол хүн болгоныг л тэр улс орны хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцуулдаг юм билээ. Заавал гэхдээ нэг тийм албан тушаал өгөх маягаар биш. Эсвэл бизнесийн орчныг сайжруулах маягаар, эсвэл боловсролын дэмжих маягаар, эсвэл эрүүл мэндийн дэмжих маягаар, эсвэл одоо өрхийг нь дэмжих, эсвэл тэтгэврийг нь нэмэх маягаар, цалингийн нэмэх маягаар, эсвэл татврын багасгах маягаар ч юм уу дэмжих аюул олон аргууд байгаа. Тэгэхээр хүн болгоныг л ямар нэгэн байдлаар энэ хөгжилд оруулах, тэр нөөцийн сайхан авиач чадварыг илрүүлэн нээх, тэгээд тэрний үндсэн дээр бол Монгол улс хөгжиж
Монгол улс хөгжснээрээ бол Монголын ард түмэн илүү одоо сайхан нүүр бардам амьдрах тийм л өсөл бүрдээсэй гэж л би хамгийн сайжрахыг л бүгдээрээ хүсэж байна. За баярлалаа. За тэгээд харагдчих шүү дээ. Малга. Хэвлэхэд яг баярлалаа. За ингэж шүн хүрж ирсэнд баярлалаа. Намын дарагч нь эх орондоо хүрээд ирлээ. Тэгэхээр та бүхэн урьж авчирсан эсвэл өөрөө одоо яг эмчилгээний хугацаа дуусаад ирж байгаа юу? Эмчилгээний хугацаа дуусаагүй байгаа. Эмчилгээ үргэлжилж байгаа гэж хэлж байна. За нэг дарга ирэх болсон шалтгаан бол хоёр үндсэн одоо шалтгаан байгаа. Өөрөөр хэлбэл дарга одоо аав ээж нь хүүтэйгээ уулзъя, удаан хугацаанд гэсэн бас биеийн байдлын чиглэл гэсэн энэ асуудалтай холбоотойгоор аав ээжигээ зорж ирсэн нэг шалтгаан байгаа. За хоёр дахь асуудал мэдээж энэ одоо шударгаас эвсэлтэй холбоотой, засгийн газрын бүтцтэй холбоотой асуудлууд бас үүсэж байгаа учраас мэдээж шударгаас эвслийн одоо даргын хувьд тийм ээ энд бас өөрийн гэсэн байр суурьаа илэрхийлэх үүднээс ирж байгаа. Энэ хоёр шалтгаанаар ирж байгаа. Эмчилгээ бол бүрэн гүйцэд дуусаагүй байна. Яг нь ерөнхийдөө бол мэдээж бол намын дарга бол Монгол улс одоо ирж байгаа энэ хорондоо ирж байгаа энэ тохиолдол бол үнэхээр бас баярлалтай үйл явдал. Бид нар нэг зүйлийг ерөөсөө мартаж болохгүй л дээ. Ягаад гэх юм бол зөвхөн намын дарга биш энэ хүн чинь эвслийн тэргүүн шүү дээ. Тэгэхээр шударгаас эвслийн асуудлаас энд яригдж байгаа учраас бид одоо намын эвслийн тэргүүний хувьд бол ирж байна. Нөгөө талаас аваад үзэхэд бас гэр сүүлийн үед бол хэвд мэдээлэл хэрэгслээр асар одоо юу гэдэг хөтөлбөрийн шинжтэй зүйлүүд ярьсан. Үүнд нь бол бас гэр орныхан ч гэсэн бас сэтгэл одоо бас айгүй эмзэглэж санаа зовсон учраас эцэг эхийнхээ бас тийм ээ хүсэлтээр ирсэн гэж ойлгож байна. За удаан хугацаагаар эх орондоо ирсэнгүү бас энэ хооронд хэвлэл мэдээлэлээр нэлээ их асуудал дэгдлээ. Танаа гэр бүлийг хамгийн түрүүнд одоо Солонгосын харьяат болсон хүслээ саналаа өгсөн гэсэн мэс энэ талаар та юу хэлэх вэ? Хэлэгч болтохгүй шүү дээ. Худлаа. Мэдээж худлаад тайлбарч тавих хэрэггүй байна л да. Мэдээж. Та хоёр яг хэдэн сар болоод ирвэж ирэв? Тэр жил гаруй. Энэ хооронд бол одоо энэ хоёрын бие сайжирсан уу бүрэн? Бүрэн гэх нь хаашаа дээ. Ерөнхийдөө сайжирсаа гэхдээ бүрэн арай болоог баг. Одоо энд хэр удах вэ? Дараагийн эмчилгээ нь удахгүй болно л да. Тэрнээс өмнө явна. Авилгатай тэмцэх газар болон тагнуулын ерөнхий газраас танахныг одоо сөүлд багт чинь тагнажсэн гэсэн мэдээлэл байгаа. Энэ хэр үнний олтой вэ? Тэгэхээр би тэрийг өөрөө шалгаж үзэж чадаагүй болохоор би хэлж чадахгүй. Нэлээд удаан хугацааны дараа эх орондоо буцаад ирлээ. Гэтэл энд маш их хил ам угтаж байна. Чин танаа одоо гэр бүлийг Солонгосын харьяат саналаа тавьсан гэсэн. Энэ талаар та юу Аа солонгосын харьяагийн талаар бол шууд энэ бол шал худлаа огт үндэсгүй яриа л да. Тэгэл хаанаас нь үндэсгүй мэдээл ямар зүйл гаргасан нь өөрөө сайн хэрэг. Гэтэл бол шал худлаа 100% худлаа гэдэг хэлж байна. Одоо хэр удаад буцвал? Одоо мэдгүй байна ч. Тагнуул одоо хуулийн байгууллагаас танаа гэр бүл рүү ямар нэгэн дарамт шалгалт ирсэн үү? Бид бас одоо хийж хуульж өчсөхгүй юм чинь зааж шалгалт ирэх. Одоо бол ерөөсөө ямар ч эрүү хэрэг үсгэг байгаа зү. Таныг дуудаж байцсан тийм тохиолдол бий юу? Баггүй. Гурлах болоогүй. За Монгол Ардын улс намын дарга зөвхөн энэ бүтцийн асуудлаар энэ бол энэ өрөөсгөл мэдээлэл байна. Бүтц болон бусад асуудлаар бид намынхаа даргатай байнга холбогдож зүйлдэж асуудлаа ярьдаг л да. Намын даргын хувьд бол өнөөдөр намрын сайхны налгар өдрүүдэд эх орондоо хурж ирж ард түмэнтэйгээ уулзах нэг талаас нөгөө талаас орныхон цагийн ард цөөхий тунагч гэсэн биеийн байдлыг жоо сэргээх тийм асуудал маш чухал байгаамаа. Хүний нутагт хэдийгээр эмчилгээ сайн хийгдэж байгаа ч гэсэн бас нэг нутаг санагддаг ээж аав ахмад буур болсон ээж аавтайгаа уулзаж ахтай хамаатан сатандайгаа уулзаж намын журмын өгтөөгөө уулзаж нутаг орондоо энэ ирэх нь бол энэ эмчилгээ хийж байгаа энэ хүний хувьд бас их чухал шүү дээ. Тийм учраас одоо энэ цагаагаар гайгүй нөхцөл хэцүү хэд хоног ч амраад явах. Хэвээ энэ хугацаанд бол бид аль болохоор ачаал их өөрүүлэхгүй байх тийм
бодолтой байгаа. Тэгээд энэ за мэдээж бид бол ажил төрлийн чигээр намынхаа ажлын хамтарсан засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой улс орны хөгжилтэй холбоотой олон асуудлыг тодорхой хэмжээнд ярьж таарна. Гэхдээ зөвхөн бүтцийн асуудлаас ирж байвал тэр бол одоо их өрөөсгөл мэдээлэл байна. Бүтцийн асуудлыг тэтгэлгүй байнгын холбоотой хоорондоо зөвлөлтөө саналуудаас альцж явж байгаа. Солонгосын харьяат болохоор одоо саналаа илэрхийлсэн гэсэн мэдээ Солонгосын телевизээр сониноор явсан. Эннээс болоод ирсэн болов? Солонгосын хэв мэдээлэлээр гарсан асуудлыг бид олон газараар одоо сурвалжаар мэдээлэл авч би шадар сайтын хөв, засгийн газрын гишүүний хөв ч гэсэн намын дэд даргын хөв ч гэсэн Солонгосын суугаа элчин сайд, Монгол суугаа Солонгосын элчин сайдын яам за мөн хэвлэл мэдээллийн газар руу хандсан л да. Солонгосын элчин сайдын яамныхан бол албан ёсоор одоо харамсал илэрхийлж уулзалт хүссэн. За Солонгост байж байгаа тэр хэвлэлийн нөхдөөтэй бас инхээр даргач гэсэн холбоо ярьсан, бид ч гэсэн холбоо ярьсан. Тэр бол Монгол улсаас гарсан мэдээлэл дээр тулгуурлаж бид ийм зүйлийг одоо бичсэн гэсэн тийм асуудал ярьсан юм байлаа. Тэгээ сая инхээр дарга бол энэ талаар ярьж байгаа юм бол ямар нэгэн тийм асуудал байхгүй. Ойрын хугацаанд бол хэвлэл мэдээлэлээр одоо ярилцахдаа энэ талаар өөрөө яг одоо ямар хөө юу Солонгосын талаар ямар хөө бодолтой байгаа, Солонгосын тал ямар хариу өгсөн, өөрийнх нь бодол санаа бол эх орондоо хайртай, эх орондоо ийм үед бол ирж үнэн бодтой байдлыг хэлж байгаа ч гэсэн би бол одоо энийг зөв зүйтэй зүйл байна гэж үзэж байна. Гэхдээ тий Монгол Ардын Хувьсгалт намын дарга энэ хоёр бол одоо шударга сэвслийн дарга шүү дээ. Тийм учраас шударга сэвслийн бүлгийн даргын хувьд бол би бас сая дослоо. Тэгээ одоо бол зөвхөн ингээд эх орондоо ирж байгаа хүнтэй бол янз бүрийн ажил төрлийн юм бол мэдээж зэрэг ярьж амжсангүй. Тэгээ маргаашнаас уулзаад ярина үсттэй. Зүгээр өөрийнх нь хэлж байгаагаар бол айхтар ажил төлөвлөж чадах юм юу аах вэ? Ямар ч хэсэн та нартайгаа уулзъя, нутаг оронтойгоо уулзъя, нас өндөр одоо эцэгтэйгээ бас ярьж хөөрье. Тэгээд ирсэндээ л гэж юм тийм. Яг эмчилгээ нь тийм эмчилгээ цаашдаа үргэлжлэх юм байна. Хэд хоногтоо бол Монголдоо байгаад буцнаа гэж хэлж байна. За нэг мэдэхгүй одоо 7 хоног үсттэй ядахтар тийм тех баг. Сая бид нар яг олноороо уулзсал да. Тийм. Биеийн байдал зүгээр царай зүсийг харахад бол бас нэлээд дээрдсэн байна. Гэхдээ эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа гэсэн. Тэгээд төр чөлөөгөөр ирсэн гэж ярьж байгаа. Тэгээд тэрийг бол сайн мэдэхгүй байна. Төр ирсэн бас эмчилгээгээ эмч нартаа зохицуулаад ирсэн гэсэн. Тэгээд буцаж эмчилгээгээ хэл. Тэр талаар бол надад мэдээлэл байхгүй байна. Тэгээ иргэншлээ сольсон гэдэг бол шал худлаа болсон шүү дээ. Тий. Тэгвэл Монголын бас одоо тэр солонгосууд нь болохоор Монголд гарсан мэдээллийг ашиглаж хийсэн гэсэн. Тэгтээ одоо буруу зөрүү мэдээлэл гаргасан даваачл гойж байгаа юм байлээ. Тэгээ ер нь бол бид нар яг нэг 2 жилийн өмнө байгуулсан гэрээнийхээ дагуу тэгээ эвсэл бол 25% гэдэг нь 16 сайдын 4 сайдтай байна л гэсэн тийм тохиролцоогоо аль аль талдаа барьж байгаа гэж ойлгож байгаа.